Сайн байцгаана багш нараа. Та бүхэнд шинэ технологи болох цахим самбарыг танилцуулж байна. Цахим самбар нь та бүгдийн үнэнч туслах байж, та бүгдийн хичээлийн цахим агуулгыг бэлтгэхээс гадна та бүхэн хичээлийнхаа явцад өөрийн хичээлийг бичиж хадгалах бүрэн боломжтой болох ийм давуу талтай юм аа. За та бүхэнд одоо цахим самбарыг суйрлуулах явцыг танилцуулъя. За цахим самбар маань өөрөө тодорхой өнцгөр хөдөлдөг. За энэ бол өөрийн одоо цахим самбар үүсгэх талбарыг онцлохын тулд энэ үүсдэг зам мөн цахим самбараа хөдөлгөөнгүй байрлуулах энэ цавуутай хэсэг эсвэл ямар нэгэн хөлд суйрлуулах ийм одоо нүхтэй байдаг. За ингээд бид нар скотчны тусламжтайгаар одоо өөрсдийнхөө проектор дээр суйрлуулж байна. За проектор дээр суйрлуулахын ач тус бол тухайн одоо өнцөг үүсэх, ажилт үүсгэс сэргэмжлэх маш олон давуу талтай байдаг. Цахим самбар маань өөрөө ийм 10 м урттай ийм кабель тагдаг. За энэ кабелаа цахим самбарынхаа үүрлүү холбож өгнө. Нөгөө үзүүрийн USB оролттой. За энийг бид нар өөрсдийнхөө компьютерийн USB оролт руу гэж холбож өгнө. За ингэж холбож өгсөний дараагаар эхлэгээ шалгана. За ингээд бид нар компьютер ажиллуулна. За энэ дээр нэг зүйлийг анхааруулж хэлэхэд компьютерт холбогдсон үед улаан гэрэл асдаг. За ажиллахад бэлэн боллоо гэдгийг үл ногоон гэрлэлээр мэдэж болдог. Хэрвээ энэ хоёр гэрэл хоёулаа ажиллаагүй нөхцөлд бол компьютерт холбогдоогүй байна гэж багш нар байна ойлгох ёстой. За үзэг маань дараах хэсгүүдээс бүрдэнэ. За үзэгний уртлын буюу нарийн мэдрэгчтэй хэсэг. За мөн одоо үзэгний хойд хэсэг. За энэ хойд хэсэгт бол хоёр ширхэг хуруу зай ордог. За энэ хоёр хуруу зайны тусламжтайгаар үзэг маань өөрөөсөө ультра гэрлийг цацруулж цахим самбартаа хослон ажилдаг. За үзгийг бол хамаагүй унгаах, за уртлын хэсгийг юмар цохих зэрэгээс үл болгоомжлох хэрэгтэй. За бид нар цахим самбар U-Pointer-ийн программыг компьютертаа суулгах энэ процессыг танилцуулъя. Программын маань install disk компьютерт суусны дараагаар автоматар CD-ROM-оос программыг уншин. За дээрх цонх одоо энэ цонх маань гарч ирэх ёстой. За энэ дээр install U-Pointer, install iPro, install iPro Player гэсэн үндсэн 3 одоо манай цахим самбарын маань функцүүд энэ дээр харагдаж байна. За тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд U-Pointer төхөөрөмжөө суйрлуулах ёстой. За ингээд идэвхжүүлсэний дараагаар CD-ROM-оос программыг уншиж эхэлнэ. За энэ дээр бол маш олон орны хэл дээр энэ програм ажиллаж болно. За тэгэхээр бид нар эндээс монгол хэлээ сонгоно. За монгол хэлийг сонгосны дараагаар OK төвчлөрийг дарна. За ингээд цааш нь бид нар үргэлжлүүлнэ. За ингээд суулгах төвчлөлийг дарсны дараагаар CD-н дээр install disk-н дээр байгаа програмуудыг яг задлж таны компьютерт одоо суулгаж эхэлнэ. За ингээд суулгасны дараагаар таны компьютер дээр U-Pointer гэсэн төрс тэмдэг үүссэн байхыг та бүхэн харах болно. За үүний дараагаар бид нэр цахим хичээлийн агуулга бэлтгэх iPro программаа суулгана. За iPro программынхаа install iPro гэдэг хэсэг дээр очиж идэвхжүүлсэний дараагаар англи хэл дээр ажиллах уу гэд мөн адил хэлийн сонгоно. За тэгэхээр энэ дээр монгол хэл гэж байгаа. За бусад хэлээр ойлгодог хүмүүс бол бас өөр хэлийг сонгож болно. За монгол хэлээ сонгоё. За ингээд бид нар цааш нь суулгах процессыг цааш нь гэдэг төвчлөрийг дарж суулгана. За энэ дээр iPro Player буюу одоо тоглоулагчийн 2 вершн байгаа. Тэгэхээр бид нар хамгийн сүүлийн хөлбөрийг сонгоод цааш нь үргэлжлүүлэх ёстой. За ингээд энэ дээр бол нэмэлт үүрэг бүх шошгыг дэлгэцэн дээр байрлуулах, шошгыг түргэн зэсэн дээр байрлуулах гэж энэ бол самбарын дээд буланд одоо өөрийн логог байршуулах энэ үйлдэл байдаг. За энэ бүгдийг сонгосон байна. Ингээд суулгах процесс эхэлж байна.
За тодорхой хэдэн минут хэдэн секундын дараагаар бол iPro программыг инсталлаас задлж таны компьютер дээр суулгах процесс явагдаж байна. За мөн адил одоо виртуал принтер буюу цахим самбарлууга одоо өөрсдийн бичиг баримтыг хөрвүүлэх бас энэ програм давхар суудаг. За энийг бид нэр бас тохируулж байна. Энэ дээр iPro виртуал принтер гэдэг та бүхэн уншиж байгаа хаа. За ингээд програм суулгах ажиллагаа ингээд дууслаа. За энэ дээр мөн U-pointer болон iPro програмынхаа гарын авлагыг бас эндээс олж унших боломжтой байдаг. За жишээлбэл iPro програмын PDF файл монгол хэлээр шууд ингээд энэ дээр бас байршсан байгаа. За мөн одоо энэ нэг ажиллах гарын авлага, машин гарын авлага бас мөн бид нар бий болгосон байж байгаа. За ингээд бүх програм суулгад дуусны дараагаар дэлгэцэн дээр iPro 4, U-pointer, iPro player гэсэн ийм 3 одоо төрс үсэг таны дэлгэцэн дээр үүснэ. За энэ дүрс үсгийн тусламжтайгаар та маш түргэн одоо програмаа нээж ажилуулах ийм бүрэн боломжтой болж байгаа. За монгол хэл дээр бүх үйл ажиллагаа дэмжигдэж байгаа учраас эндээс өөрсдийн одоо ойлгохгүй зүйлээ уншиж ойлгох бүрэн боломжтой. За програмаа компьютерт суулгасны дараагаар та бүгдийн компьютерийн дэлгэцэн дээр U-pointer гэсэн дүрс тэмдэг үүссэн байна. За энэ дүрс тэмдэгээ бид нар тохиргоонд ашиглана. За тохиргоо ихт энэ ажлын туудсан дээр дарахад дүрс тэмдэг маань гарч ирнэ. За дүрс тэмдэгэ дарсны дараагаар бид нар яг тохируулга Wizard эхлүүлнэ. За Wizard хийхэд хоёр үндсэн сонголт байна. Нэг нь 1 метрээс дотогш та бүгдийн проектор байгаа нөхцөлд дээдлихийг, за 1 метрээс хоол тусгалтай байгаа нөхцөлд хоёр дахь үндсэн байрлалыг сонгоно. За энэний дараагаар дараах үйлдэлүүдийг хийж гүйцэтгэн. За бүртгэлийн программыг эхлүүлэх гэдэг дээр бол энийг сонгохгүй байж болно. Яг тэгэхээр бүртгэл бол хийгдсэн байдаг. За энэний дараагаар бид нар ажиллах талбарынхаа дүрсийг бид нар олж багтж байгаа хэсгийг шалгах ёстой. Самбараа тоож болгохын тулд цэгэн тохиргоог хийж өгдөг. За цэгэн тохиргоо хийхэд 9 цэг дээр үзгээ тохируулж тааруулах хэрэгтэй болдог. За ингээд та бүхэнд 9 цэг дээр тохиргоогоо бид нар хийж байна. За энэний дараагаар үзэг маань өөрөө шууд самбар дээр яг маусны үргийг гүйцэтгэж эхэлнэ. Захим самбар U-pointer-ийн тохиргоог хийсний дараагаар захим хичээлийн агуулга бэлтгэх програм ажиллуулах ёстой. За энэ програмаа ажиллуулахыг та бүхэнд үзүүлье. За захим самбараа бид нар ажиллуулах гэсэн энэ давчийг дарснаар iPro програм ажиллаж захим самбар маань бэлэн болно. Захим самбар маань өөрөө ийм ажлын зэсүүдтэй байгаа. За энэ ажлын зэсүүдийг давч танилцуулбал за өөрийнхөө одоо үзэгний бүдүү нарийныг сонгох боломжтой. Нийт 16 өнгийн шохооны сонгох боломжтой. За хоёрдугаар зэс нь бол шууд өөрийн самбар дээр ажиллаж байх үед багш шаардлагатай үед өөрийнхөө компьютерийн дэлгэц рүү шилжих ийм боломжтой байдаг. За самбарын тоноглолын дүрсийг самбарын аль ч хүрээнд баруун, зүүн, дээд доод болон гэх мэтлэн байрлуулж болдог. За компьютерийн дэлгэц рүү шилжих үед дэлгэцийн баруун зүүн захад ийм цагаан өнгийн тууз үүснэ. Энэ нь бол самбар байгааг илэрхийлж байгаа. За ингээд багш өөрийн компьютер дэлгэцэн дээрээс альва файлыг татаж авсны дараагаар өөрийнхөө самбар руу шилжиж болох энэ функц нь байдаг. За энэ функцэн дээр багш шохоогоор болон биерээр зурж бичих, за мөн шулуун шугам, за дөрвөлжин дүрс, геометрийн бусад дүрсүүдийг сонгож зурх зорилттой. iPro програм дээр танилцуулга ажиллаа хийж байгаа үедээ та энэ дүрсийг дарахад бичлэлтийн горим нь Windows горимд шилжин өөрчлөгдөх болно. Үүний үр дүнд та Windows хэрэглээний бусад програмыг ажилуулах боломж бий болж байгаа юм. Энэ горимд таны зурсан болон дүрс зургийн сан, эсвэл диаграм зэрэг зүйлүүд
объект хэлбэрээр ашиглагдах болно. Та энэхүү объектоо эргүүлэх, олжруулах, уулах эсвэл багасгах болно гэсэн үг юм. Та солих гормыг ашиглахгүйгээр гулган болон үзгэн хэрглэж болно. Та ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өөрийн тэмдэглэлээ зөөж болно. Шохоогоор бичих фон хуудас, үзэгний хэрэгсэл та үгээр үзэгний төрлөө өөрчлөн сонгох боломжтой. Биерэн үзэг та үгээр бичлэлтэндээ тохируулан гаралтын зузаанаас сонгох үйлдэлийг хийж болно. Шулуун шугам, хөгжим тэмдэглэлийн арын фон хуудас, англиар бичих тэмдэглэлийн фон хуудас, дөрвөлжин, өнгө оруулсан дөрвөлжин, дугуй дүрс, өнгө оруулсан дугуй дүрс. Нэг сумаар дуусаж байгаа шулуун шугам, хоёр талдаа сумтай шулуун шугам. Шин тэмдэглэлийн хуудас нэгдсэнийг илэрхийлэхээс гадна та тохиргооны зэснээс арын фоны өнгөө сонгож болно. Гар бичмэлийн тэмдэглэлийн фон хуудас, диаграм бүдүүчин зориулагдсан тэмдэглэлийн фон хуудас, ямар нэгэн энгийн файлын оруулж ирэх, тэмдэглэлдээ дүрс зургийн сангаас зураг оруулах, өөрийн компьютер дээр байгаа зурагнаас татаж оруулах, тэмдэглэлийнхээ жагсаалтыг гарган харах, арилгагчийн дүрс тэмдэглэлээр хэсгэн зур дарахад арилгагчийн дид зэс гарч ирэх ба эсвэл арилгагчийн дүрс тэмдгийн зэрэгэлдээ яг ижил ачаалсан зэс дэлгэцэн харагдах болно. Та дид зэсэн дэх арилгагчийн төрлөө сонгосны дараа сонгосон арилгагчийн төрөл нь арилгагчийн дүрс тэмдэгтээр байршиж харагдана. За энэ зэсэн дээр цагаан самбар, за ногоон самбар, за дуу хөгжмийн хичээлийн самбар, за англи буюу за бага ангийн хүүхдийн элементарийн дэвтрийн самбар, за дүрс үсэг буюу гадаад хэл сурахад зориулагдсан самбар, за геометрийн хичээл, шугам зургийн хичээл, зураг зүүн хичээлүүдэд ашиглах самбар гэх мэтлэн энэ самбаруудыг багш арийнхаа фоныг хүссэн хэмжээгээр өөрчлөх боломжтой. За энэ мөн хичээлийн явцад өөрийн файлыг оруулж ирэх ийм боломжоор бас хангагдсан байдаг. За мөн энэ дээр зураг төрөл бүрийн зургуудыг багш хичээлдээ оруулж ирэх ийм боломжоор хангагдсан байдаг. За жишээлбэл энэ зураг ингээд хичээлд ашиглахад бэлэн болоод орж ирж байна. За мөн төрөл бүрийн имиж буюу фото зургуудыг багш оруулж ирэх ийм боломжтой. За мөн өөрийн хийсэн бүх зүйлээ багш ингэж харах. Бидний түрүүнээс хойш хийсэн үйлдэлүүд бол энэ дээр бүгд гарч ирдэг. За самбарынхаа хэмжээг 400% хүртэл томруулж болдог. За эсрэг багасгахын төвчлөрүүдийн тусламжтайгаар энэ үйлдэлийг хийж гүйцэтгэнэ. За мөн багш хичээлийн явцад цахим хичээлийн агуулга бэлдэж болдог. За энэ агуулга бэлдэхэд дуу болон дүрсний бичлэг, дэлгэцийн бичлэг гэсэн энэ гурван зүйлээс сонгож багш хичээлийн цахим агуулгыг бэлдэх бүрэн боломжтой. За энэ дээр бид нэр хичээлийн видео буюу цахим агуулга бэлтгэхийг эндээс харъя. За энэ дээр багшийн дүрс шууд энэ дээр бичигддэг. За энийгээ бид нэр далд хийвэл энэ дээр энэ товчлуур дээр дааж болно. За хийсэн бүх үйлдэлүүдийг бид нар энэ дээр зурж бичих төрөл бүрийн үйлдэлүүдийг хийж болдог. За энийгээ энэ балруулын тусламжтайгаар буюу самбарын альчуур гэж ойлгож болно. Энэний тусламжтайгаар арилгах боломжтой. За мөн бидний ажиллаж исэн бүх слайдууд өмнөх хичээлүүд дээр хичээлийн өмнө хойно заасан бүх зүйлүүдийг бид нэр буцааж харах боломжтой болж байгаамаа. За үзэгнийхээ нарийн бүдүүнийг бид нэр хамгийн нарийн бол 1 мм-ээр бичдэг. Хамгийн бүдүүн 10 мм буюу 1 см-ээр бичих юм боломжтой байдаг. За энийг хэвтүүлээ харъя. За энэ бол нарийн бичлэлт. За хамгийн бүдүүн бичлэлтийг та бүхэн харж байна. За ингээд
үзэгнийхээ бүдүүн нарыг сонгож болно. За өнгөө бид нараас сонгож болно. Одоо улаан өнгөөр бичиж байна. Тийм ээ. Одоо яг шар өнгөөр бичих ийм боломжтой. За мөн одоо хичээлүүд дээр бид нар хэрэглэж болдог. За жишээлбэл газар зүйн хичээл дээр багш тухайн одоо улсын зургийг шууд хичээл дээр оруулж ирээд хичээлээ заах ийм бүрэн боломжтой. За энэ бол Австралийн зураг байж байна. За арын фоныг бол төрөл бүрээр сонгож болдог. За мөн бид нар компьютерийн дэлгэц рүү ороод тодорхой файлуудыг оюутнуудад энэ дүрсэн дээр дэлгэцэн дээр бид нар шууд зураад ажиллаж болдог. За мөн төрөл бүрийн шаардлагатай өөр хичээлд бэлдсэн файлуудыг багш хичээлдээ оруулж ирж ашиглаж болно. За жишээлбэл энэ Word-ийн файлыг бид нар хичээлд ашиглая. За тэгэх юм бол энэ Word-ийн файлаа бид нар виртуал самбар буюу захим самбар руугаа оруулж иж энийг хуулдаг. Одоо хуулах үйл ажиллагаа явагдаж байна. За хөдөлгөөнд төвчлөрийн талаарх ойлголтуудыг өгье. За голын дугуй хэсэг даасны дараагаар дараах тэмдэглэгээ цонхууд гарч ирнэ. За хэрв багш хичээл зааж байгаа дахиад шинээр хичээл үүсгэх бол шинэ хичээл гэсэн зүйлийг дарна. За өөр зүйлүүд одоо компьютераас файл нээх, бусад зүйлийг нээх бол нээх гэсэн энэ төвчлөрийг дарна. За хичээлээ мөн хадгалах гэвэл энэ хадгалах төвчлөрийг дарж өгнө. За өөр нэрээр хадгалах. Энэ нь бол Word болоод Excel дээр Save As гэсэн хэлбэрээр гардаг зүйлийг ингэж адилхан тэмдэглэсэн байна. За тэмдэглэж хадгалах. За тэмдэглэсэн буюу өөрсдийнхөө шаардлагатай хуудсуудыг хэвлэх үед энэ сонголтуудыг хийнэ. iPro програм виртуал гар төвчлөөр гэрэлтүүлэг, хаалт хөшиг гэсэн 3 функц байдаг. Бид нэр ажлын дуузан дээр дарахад бол яг U-Pointer-ийн дүрс тэмдэг байгаа. За тэр дүрс тэмдэг дээр дарахад виртуал гарын байрлал гэсэн энэ зэсийг сонгоно. Энэ зэсийг сонгоход бол виртуал гар маань гарч ирж байгаа. За энэ дээр бид нар хэлний сонголтоо хийгээд монгол хэлээ сонгоод за жишээлбэл бид нар энд нэг зүйл биччихье тийм ээ. За тэгэхээр энэ бичигдээд байгаа та бүхэн харж байна. Тийм ээ. За ингэж бичиж болдог. За мөн одоо захим самбар маань маш бол 3 төрлийн функц байдаг гэж би түрүүн хэлсэн. За тэр 3 төрлийн функц бол виртуал гар төвчлөөр, за онцлог харуулах, хөшиг хаалт гэж. За энэ хөшиг онцлог харуулах бол тодорхой нэг зүйлийг багш онцлог харуулах. Одоо энд бид жишээлбэл Б үсэг, за энэ шинэ А үсэг, за энэ Б үсэг. Тэгвэл багшийнхаа хүүхдүүдэд ингэж онцолж харуулах ийм нөхцөлд энийг ашигладаг. Баг хэрэгсэл дотор маань нэг дор 4 хүн нэг самбар дээр ажиллах боломжтой. Одоо би бол нэг үзгээр ажиллаж байна. За тэгвэл 2, 3, 4 үзгээр зэрэг ажиллах ийм боломжтой байдаг. За мөн энэ тойрог хөдөлгөөний дүрсийг бид нар зүүн талд баруун дээр доор гэж байрлуулж болдог. За баруун талд байрлуулахаар тэгвэл саяны одоо бидний хөдөлгөөний дүрс маань баруун талд хөдөлгөөнгүй дүрс болон эхлэгдсэн байгаамаа. За бид нар энэ өөрсдийнхөө бэлдсэн контентийг өөрсдийнхөө сервер, хост, домен гэх мэт одоо хадгалах ийм систем рүү хуулж болдог. Тэгэхээр энэ тийм зүйлдээ одоо хүмүүс бол
энэнийг ашиглаж өөрийнхөө файлыг байршлуулах газараа зааж өгч болно. iPro программыг суулгасны дараагаар бидний хийсэн ажлыг хадгалах iPro Project хавц үүснэ. Энэ хавцны тохиргоог бид дараах байдлаар хийнэ. За тэгэхээр iPro программынхаа тохиргоо гэсэн хэсгийг бид сая гаргаж ирсэн. За тохиргоо хэсэг дээр хавтас, үзэг, самбар, нэмэлт дэлгэц, хичээлийн бичлэг, за бичлэг хуулах, дуу, за тэгээ нэмэлт шинжлэх, мэдээлэл гэсэн ийм хэсгүүдээс дээр бид тохиргоо их зайлшгүй шаардлага үүсдэг. За хичээл маань хаана хадгалагдах вэ гэдэг бид нараас замын зааж өгч болдог. За тэгвэл энэ дээр яг өөрийнхөө хаана хадгалж болох одоо My Document дотроо юм уу эсвэл өөрийнхөө одоо үүсгэсэн фолдер дотор хадгалах зэрэгээ эндээс сонгож хадгалж болдог юм байгаа. За үзэгнийхээ тохиргоог хийн. За үзгээ бол бид нар яг хамгийн бага бичлэлт нь бол 1 мм. За нарийн бичлэлт 3 мм, дундаж хэмжээ 7, хамгийн зузаан 10 гэсэн ийм тохиргоонууд дээр тохирогдсон байдаг. За энийг бид нэр ихсгэж бууруулж болно. За жишээлбэл 7 одоо энэ бол энэ дундаж хэмжээний бичлэлээр ажиллах юм болж байна. За самбараа бид нар олон өнгөөр сонгох боломжтой. Зөвхөн цагаан биш, улаан, ногоон, цэнхэр гэх мэтлэнгийн энэ олон өнгөнүүдээс бид нар бүгднгээс нь бүгдээр нь сонгох боломж байдаг. За арын фон хуудасны сонгол. За энэ өөрөөр хэлбэл самбараа багш бол өөрийнхөө хичээлд зориулж ямар ч фоныг сонгож болдог. Тэр фоноо өөрчлөн бэлдээд ингээд компьютерийн аль хэсгээс за жишээлбэл энийг сонгоно гэчвэл ингээд энэ дээр шууд фон хуудасны сонголт гараад ирж байгаа юм аа. За энийг авсдагъя. За өөрийнхөө самбар дээр ямар нэгэн лого юм уу өөрийнхөө таних тэмдгийг байрлуулах боломжтой. Энэ бол хичээлийн бичлэг хийж байгаа үед яг энэ бол тухайн багшийн хичээл юм а гэдгийг олонд таниулах ийм зорилготойгоор багш өөрийнхөө логог юм уу өөрийнхөө логог сонгож авъя. За тэгвэл лого тавигдлаа. За арын фон хуудсыг бид нэр цагаанаар байгээ. За тэгэхээр лого маань хаана байрших вэ гэдгийг бид зааж өгнө. За тэгвэл бид нар яг зүүн дээд хэсэгт байрлуулъя гэдэг. За тийм ээ гэвэл ингээд лого маань энэ дээр байн бидийг зурж бичих ямар ч самбар үүсгэсэн дандаа байг энэ дээр байршиж явах болох нэ. За дараагийн тохиргооны хэсэг бол нэмэлт дэлгэц. Өөрөөр хэлбэл бид нар ганц дэлгэцүүд тухайн дэлгэц багтж ивэл өшөө том нэмэлт дэлгэцүүдийг бид нар ашиглах боломжтой байдаг. За энийг бол бид нар дахиж одоо програмаа ачаалсны үндсэн дээр нэмэлт дэлгэцийг тохируулж болдог. За хичээлийн бичлэг энэ хамгийн чухал хэсэг. Өөрөөр хэлбэл багш хичээлийн захим агуулга бэлтгэхэд энэ хичээлийн бичлэгийн гол үүрэг гүйцэтгэдэг. За хичээлийн бичлэг хийх үеийг бид нар сонгоно. За хичээлийн бичлэг нь дүрс бичлэг, дууны бичлэг, дэлгэцийн бичлэг гэсэн ийм 3 хэсгээс бүрддэг. За тэрийгэ бичлэг хийх үедээ өөрөө сонгоно гэвэл энийг сонгож болно. Эсвэл дандаа дэлгэцийн бичлэг хийе гэвэл ингээд сонгочвол дарах болгонд шууд дэлгэцийн бичлэг юм. За энэ дээр мөн камерын сонголт байна. За энэ дээр манай камер бол нэг сонголттой байгаа учраас энэ камера сонгож байна. За төрсний төхөөрөмж. Энэ төхөөрөмжүүдээс илүү наривчлалтай байх уу, нэгтрэл нь ямар байх уу гэдгээ багш өөрөө сонгож энэ төрснийхээ төхөөрөмжүүдийг сонгоно. За төрсний одоо цонхон байрлал хаана байх вэ гэхээр бичлэг хэрв явагдаж байгаа үед баруун дээд хэсэгт одоо жишээлбэл дүрс бичлэг баруун дээд хэсэг буюу энэ хэсэгт байрлана гэж сонгосон байна. За дууны төхөөрөмж. За энэ дээр ямар микрофон байдгийм үү? Эсвэл шууд одоо микрофондоо камераар бичих гэх мэтлэн сонголтууд холбогдсон тохиолдолд гарч ирдэг. За хамгийн сүүлд энэ бичлэг маань хаана байрлах вэ гэдэг байршлыг бид нар бас зааж өгнө. За энэ дээр бол бид нар хэрэг өөрөөр сонгоё бол за Батуул дотор тийм ээ. За My Document дотор байрлана. My Document-ийн одоо iPro content хэсэг дээр юм уу? За энэ дээр My
документ дотроо би байршуулъя гэл ингээд. За дараагийн зүйл бичлэгийг хуулах. За бичлэгээ бид нэр өөрсдийн одоо тухайн сургуулийн юм уу эсвэл тухайн хүний өөрийн сервер компьютертэй юм бол шууд сервер рүү хуулж болдог юм байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр сонгож өгнө. За дууны тохиргоо. Дууны тохиргоо бол багш хичээл зааж явах үедээ захим контентаа бэлдэж явах үед өөрийнхөө микрофоны дууг одоо ямар хэмжээтэй байлгах вэ гэдгийг энэгээр бас тохируулж болдог. Тийм ээ, их баг байх. За яригчийн дуу, миний одоо лекторийн дууг ямар хэмжээнд бичих вэ гэдгээ тухайн өрөөндөө ч юм уу тухайн нөхцөлтөө тохируулан сонгох боломжтой. За нэмэлтээр буюу балруул гэдэг арилгах эсвийг асуух, нэгдэж сонгох байх гэдэг энэ зүйлүүдийг бас сонгож болно. За энэ зүйлийг шинжлэх гэвэл тухайн одоо программын апдейт буюу шинжилгээг дараах сайтуудаас авч эсвэл серверийг сонгож программа байнга одоо шинжилж явах бүрэн боломжтой. За энэ www.cs.mongol.com за мөн IS.com-ийн буюу тухайн үйлдвэрлэгч компани сайтыг энэ дээр хэрэг бид нар сонгох юм бол серверээ бичээд ингээд сонгох боломж байдаг. За энэ маань өөрөө хамгийн сүүлийн хөлбөр учраас одоогоор шинжлэх шаардлагагүй юм байна. За тэгэхээр та хэрэг өөрөө дуу хөгжмийн багш байх юм бол дуу хөгжмийн хичээлийн нотын самбарыг сонгоно. За бид нар хараар бичээ, хараар. За хар байна. За тэгэхээр багшин дээр ното бичих ийм байдлаар дуу хөгжмийн хичээлийн багш бол ашиглаж болно. За бага ангийн багш бол элементийн дэвтэр дээр гэх хэмжил. За би энэ хичээлээ яг хөө контент болгож хадгалах ийм сонирхолтой. Байвал энийгээ би дэлгэцийн бичлэг болгож хадгалъя. За бичлэгээ эхлүүллээ. За энэ дээр за хичээлгээд бичиж. За ингээд хадгаллаа. За ингээд бид нар хичээлээ заах процессыг цааш нь үзье. За солон эсэл заадаг багшууд бол гих мэтлэнгээр ингэж ашиглаж болно. За ингээд багш шинээр хичээлдээ өөр материал ашиглаж оруул гэвэл багш бол хичээлдээ энэ одоо жимсний зургийг хичээлдээ ашигласан гэж бодъё. Тэгвэл энэ дээр бүх зүйлээ багш. За жимс тийм ээ. За ингээ багш хичээл дууслаа. Хичээлийнхэн захим агуулгыг хадгалах. За энэний өмнө яах вэ? Өөрийнхөө хичээлийг үзэх боломжтой байдаг. За ингээд бид нар хичээлээ. За тэгвэл багшийн хичээл одоо нийт минут 30 секунд бичигдсэн байна. За тэгэхээр нийт одоо багшийн ингээд бэлдсэн хичээлийн контент ингэ шууд гарч байна. Энэ болохоор дэлгэцийн бичлэг учраас та бүхэн яг дүрсгүйгээр шууд. Энэ бол дэлгэцийн бичлэгийг багш интернетэд байршуулсан өөрийн вебсайт, блог бүх зүйл дээр одоо тавьж ашиглах, суралцагчдаа түгээх юм бүрэн боломжийг олж авч байгаа. За энэ бидний түрүүний сонгосон бүх үйлдэлүүдийг захим агуулга болгож хадгалсан байна. За та бүхэн захим самбарыг өөрийнхөө хичээл сургалтанд ашигласнаар олон дахин давтагддаг
нөхцөл хөдөлмөрийн хөнгөвчлөх, сурагчдад хичээлийг сонирхолтой болгох ийм сайхан боломж бүрдэх юм аа. Та бүхэнд баярлалаа.